Хувийн хвшлийн зарим автобуснууд өнгөрсөн 7 хоногоос эхлэн санхүүжилтөд нэгсэн лоозинг урдаа зүүж авах болсон. Нийслэлийн засаг дарга 1-р улирлын зардлын санхүүжилтөд өгөөч. Цалингаа 50 өрөө төлийг лоозинг нийтийн тээврийн хувийн компани автобуснууд зүүж байсан. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж өнөөдрөөс лоозинг авч эхэлсэн байна. Нийслэлийн удирдлагын зүгээс зарим санхүүжилт олгоогүй байсан нь үнэн. Гэхдээ 1, 2, 3 дугаар сарын нөхөн олгоор болох 7 тэрбум 900 гаруй сая төгрөгийг бүрэн олгосон. Харин машин цагийн зардлын 50% олгоогүй байгаа талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл 4 тэрбум төгрөгийн олголт дутуу байсан юм байна. Харин энэ асуудлыг өнөөдөр бүрэн шийдвэрлсэн гэлээ. За одоо өнөөдөр өгөөгүй байгаа нь бол одоо саяын миний дурддаг эхний үйл 1, 2 дугаар сарын одоо нэг ойролцоогоор 50%, 3 дугаар сарын зардлын тооцооны энэ зөрүүний мөнгө өгөөгүй байна. Шалтгаан нь бол одоо гэрэн дээрээ бид бас зүйл заалтаа ярих гэж бараг л нэг сар гарan боллоо. Яг мэдээ төрийн сангаас маань ирээгээ хийж энэ санхүүжилтээ аваа гэж шаардлага тавьсан. Энэ үл зүг зүйтэй байна. Тэгээ ямар ч байсан өчигдөрөөс ахуулаад гэрээ заалтан дээрээ бид бүгд тохироод өчигдөрөөс ахуулаад ирээгээ хийсэн. Өнөөдөр ихний компаниуд бол саяын миний дурддаг зардлууд аваад одоо хэвээ явж эхэлж байна. Тэгээ олгоод эхэлсэн. Одоо санхүүжилтээ хийгээд гэрээгээ хийлээ санхүүжилтээ авч байна. Нийт 21 байгууллага юу? 20 байгууллага болсон. 20 байгууллага тэжигтэй. Нийслэлээс энэ тайлбар хэлж байна. Тэгвэл үнэхээр зардлыг нь олгосон хэсэг талаар Томоврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Дамдын сүрэнгээс тодрууллаа. Одоо өнөөдрөөс зардлын санхүүжилт өгнө гэж ойлгосон. За миний сонсноор Атибус компани, зочдтэр нэгтгэл компани 1-2 дугаар сарын санхүүжилтийг сая олгочод байж байгаа юм байна. Өнөөдөр өглөө. Одоо бусдын үдээс хойш өгнө гэдэгт бол итгэлтэй байна. Асуудлыг хоёр талаас хилэлцэн шийдвэрлэжээ. Ингээд өнөөдрөөс автобуснууд лоозингоо хурааж эхэлсэн байна. Гол нь зардлын санхүүжилт олгогдохгүй байсан шалтгааныг нийслэлийнхэн тайлбарлахдаа үйлчилгээ эрхлэгчид Улаанбаатар Смарт Карт компани мөн нийслэлийн тээврийн газар гурвалсан гэрээ хийдэг юм байна. Гэтэл энэ гэрээнд зөрчил үүсчээ. Тухайлбал гэрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг Улаанбаатар Смарт Карт компани хариуцна. Мөн орлогын 10%-ийг Улаанбаатар Смарт Карт компани авна гэсэн хоёр заалт дээр л зөрчил үүсээд байжээ. Ерөөсөө оператор компаниудыг орлогоо хариуцахаар л яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр оператор компаниуд бол орлогыг хариуцах ямар ч боломжгүй маа. Яагаад гэвэл кондукторгүй болцоо. Тийм учраас бид одоо шалгагч хийдэг компани, шалгагч хийдэг хүнийг аваад ингээ орлогыг үрдүүлээд явах боломжгүй гэдэг. Хоёрдугаар Smart Card компаниудтай нөгөө нэг одоо өөрийнхөө хөрөнгө оруулалтын нөхцөл зорилгоор орлогын 10%-ийг авна гэдэг юм одоо компаниуд тулгаад байсан. Энийг бол компаниуд бол зөвшөөрөхгүй гэж байна. Тэгээ сая бол одоо ойлголцоод бүгд гарын үсийг зураад эхнийхээ санхүүжилтийг аваад эхэлж байна л гэсэн үг. Тэгэхээр одоо бол нэг толдоо гэрээгээ аль аль тал дээр бас нэг ямар нэгэн зөрчлүүд бас байсан. Тэрийг нэг болгож аваад тэгээд нэгдсэн журмаар үйл ажиллагаагаа эхлүүлж ийн гэж байна. Гэхдээ энэ асуудлыг нааштай шийдвэрлэж ойлголцоод хүрсэн гэлээ. Эхнээсээ Атибус компанид санхүүжилтийг нь олгожээ. Үргэлжлүүлээд өнөөдөртөө багтаж автобус компаниудад санхүүжилтийг нь олгоно гэж мэдээллээ.